Улс орны эдийн засгийн өсөлт төсвийн доктортой орлогын гол тулгуур нь хувийн хвшин. Шинэ боломж. Оо, nice. Ийм амархан уу? За манайх бизнесээ 2021 онд эхлүүлжсэн. За тэр үед бол компани байгуулна гэдэг бол бизнес хийхээсээ баг илүү хэцүү юм шиг тэгж надад санагдчихсан. Уцнаасаа юу? Гайшил харгалзахгүйгээр. Хялбар шийдэл. Хувийн бизнес эрхлээ заавал авах бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт зөвшөөрлүүд байдаг. Бизнесээ эхлүүлэхээр зорж буй залуусын хүсэл тэмүүллийг бичиг цаас хүн зуртас харуулж ирсэн байдаг. За ингээ 2023 онд Mongolia-гийн яг адилхан хөлбөр бизнес буюу одоо бизнес рүү чиглэсэн юм хөлбөр гарсан. Цагаа хэмнэ. Бүтээвчтэй. Хууль этгээдэд зориулсан төрийн үйлчилгээ бизнесийн маань гар утасны аппликейшнтэй болжээ. Аппликейшн бол одоо ингээ утсан дээр орсон байна. За энэ бол одоо ингээд ерөөсөө яг чааталж байгаа хэвээр те. Ийм сайхан гоё үйлчлэгээ гаргаж аваад одоо бизнес эрхлэгч миний бас бол туйлын баяртай байна. Yes. Ханаас ч гэж баа. Мобайл хөлбөр. Аппарат туршаад яг одоо цаг алдалгүй лавлгаа авч үзв. Лавлгаа авах үнэхээр амархан байна. Ингэснээр заавал компьютер асаад веб орчин дэвтрэх шаардлагагүйгээр гар утаснаас компанийнхаа мэдээлэл болон зээлийн мэдээллийг харах, хянах, өдөрдох боломж бүрдсэн нь бизнес эрхлэгч бидний хувьд эерэг шийдэл болсон байна. Бизнес тань зориулав. Хаанаас ч хизээч компани гар утсаараа байгуулдаг болжээ.